Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Манай энэ удаагийн бизнес to бизнес нэвтрүүлгийг хэлж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн мань зочноор Монгол Улсын их сургуулийн худалдааны сургуулийн профессор, Монголын хүний нөөцийн мэргэжсэн менежерүүдийн холбооны тэргүүн Цэцэгмаа гэж хүн оролцож байна. За монголчууд тэр тусмаа компани хүний нөөцийн менежерүүд, захирлууд бол Цэцэгмаа багшийг танина. Монголын олон компаниудын хүний нөөцийг бэлдсэн юм буянтай хүн байгаа. Цэцэгмаа багш та өөрийнхөө боловсрол болон ажлынхаа талаар товч танилцуулахгүй үзэгч. За баярлалаа. Энэ бас нэвтрүүлэгт урьж оролцуулж байгаа танаа телевизийн хамт олонд баярлалаа. Тэгээд миний хувьд бол товчхон би өөрөө хуучин одоо зүйл толгойд улс гэж хэлсэн. Тэр үед Эрхүү хотын улс ардын чухал дээд сургуулийн хөдөлмөрийн эдийн засагч мэрэгчлэр 80 оны сүүлд төгссөн. За ингээд төр захиргааны байгууллагад мэрэгчлэнгээр 2 жил ажиллаж хагаад 90 оны эхнээс эхлээд их дээд сургуулийн салбарт одоо багшилж байгаа. За энэ их дээд сургуулийн салбарт ажиллах одоо 20 гаруй жилийн их дээд сургуулийн салбарт ажиллаж байна. Энэ хугацаанд эрдэм шинжилгээний ажилтнууд хийж явлаа, багш хийж явлаа, тэнхим эрхлэгч хийж явлаа. За сургуулийн дэд захиралч хийж явлаа. Тэгээ одоо бол би Монгол Улсын их сургуулийн худалдааны сургуулийн профессор. За хуучнаар бол эдийн засгийн ухааны доктор Оросд хамгаалсан. За одоо манайх нар бол боловсролын доктор гэж хэлээд байгаа шүү дээ, тийм ээ. За ийм товч төвхтэй. За өнөөдөр бид хоёр хүний нөөцтэй сэдвээр ярина. Энэ бол ер нь хүний нөөц боловсон хүчин гэж хоёр үг байгаа. Энэ хоёрын ялгаа юу юм бэ? За энэс эхлэх үү. Хэцүү асуултаар эхэлж байна. Ягаад гэвэл хүн болгон бас асуудаг. Асуугын хажуугаар бас энэний ялгааг мэддэг хүмүүс их ховор байдгийг. Тэгээ бид ягаад боловсон хүчин гээл хуучин бид нар мэдэн штэ. Хуучин системийн үеч болон одоо зарим хүмүүс манай боловсон хүчин гэж их ярьдаг. За одоо болохоор зарим нь болохоор хүний нөөцийн менежер манай гэж яриад байгаа. Энэ хоёр чинь ямар утгатай юм бэ гэж хүмүүс асуудаг л да. Энэ бол зөв. Асуухаас ч аргагүй. Ягаад гэвэл нэг юмний одоо хөгжлийн хоёр үе шат гэж хэлж болох юм да. Өөрөөр хэлбэл бид нэр боловсон хүчин гээд нэлээд олон жил ярьлаа. 70, 80-аад оны үед бол дандаа бид нар боловсон хүчингээр явсан. За 90-ад оноос эхлээд хүний нөөцийн менежер гэсэн ийм албан тушаалыг бол албан тушаалын нэр бол олон дэх түгээмэл болсон. Одоо бол бүр хүн болгол би хүний нөөцийн менежер хиймээр байна гэдэг ч байдаг юм уу, тийм ээ? Эсвэл хүний нөөцийн менежерийн албан тушаалд ажилд авна гэдэг. Ямар учиртай вэ гэхээр 2-3 зүйлээр бас ялгаатай зарчмын. Нэгдүгээр боловсон хүчний менежмент гэдэг бол хүний нөөцийн менежментийн хөгжлийн өмнөх үе шат гэж хэлж болох юм. Ягаад гэвэл менежмент бол ямар ч үед байдаг. Байгууллага хаана байна, тэнд байна. Мөн хүн хаана байна уу, тэнд хүний нөөцийн менежмент байдаг. За яагаад боловсон хүчний менежмент үеийн өнгөрөөсөн бэ? Юугаар ялгаатай вэ гэхээр нэгдүгээр боловсон хүчний менежмент маань тухайн үедээ нөгөө бие даасан салбар нэгжийн статустай ажиллаж байсангүй. Одоо ном сурахчдууд дээр юу гэж бичсэн байдаг вэ гэвэл нөгөө захиргааны дүрм журмыг биелүүлэгч механизм болоод хувирсан. Байгуулгал ингээд байна, даргал ингээд байна. Ийм л журмыг та нар биелүүлэх ёстой гэдэг. Нөгөө талаас нь боловсон хүчний менежментийг судлаачид юу гэж одоо бас тайлбарлаад байна вэ гэхээр өнөө маргаашийн асуудлыг шийдвэрлэдэг гал унтраах менежмент байлаа. Тийм тухайн үед одоо жишээлбэл юу гэдгийг хүмүүс цалинг нэхэд байна. Ажил одоо сайн бүтээмж нэмэгдэхгүй байна гэвэл за тэгвэл нэг 10%, 5% цалингийн нэмчиж гэдэг юм. Өөрөөр хэлбэл энэ боловсон хүчний талаарх үйл ажиллагаа маань урсгал шинжтэй ямар нэгэн алсыг харсан бодлого төлөвлөлтгүй явж иржээ. Тийм учраас өнөөдөр ямар асуулт болно түүнийг унтраах маягаар, тийм ээ. За 3 дугаарх нь болохоор зэрэг боловсон хүчний менежмент яг ингээд нэр томьёоны хувьд аваад үзэх юм бол бид ярьдаг энэ манай инженер байсан хүн. Энэ манай дарга байсан хүн. Дандаа энэ хүн манай байгууллагад байсан хугацаагаар хязгаарлагдаад байгаа байхгүй юу? Бэлтгэгдээд гараад ирлээ 2 жил манад ажиллаа, манад байсан. Гэтэл хүний нөөцийн менежментийн үед өнөөдөр бас энэнийхээ эсрэгээр хэд хэдэн ялгаа байна. Хүний нөөц гэж юу хэлээд байгааг бол энэ хүн танад ажиллаж ийсэн үү, ажиллаагүй юу, хэдэн настай байна, тэтгэврт гарцсан байна уу, сургуульд байна уу хамаагүй. Та энийг нөөцтэй чадвартай юмаа гэж олоод харах юм бол энэ хүндээ хөрөнгө оруулалт хийгээл энэ бол манай нөөц.
Ирээдүйд хэрэгтэй үедээ би энэ хүнийг ашиглана. Өөрөөр хэлбэл боломжийг нэмэгдүүлж ашиглах гэдэг утгаар нь авч үзээд байгаа. Тухайн боловсон хүчний үед бол бэлтгэгдсэн хүнийг л ашиглана гэж яриад шүү дээ. Тэгээ гараа явлаа баяртай. Тийм ээ. За дараа нь болохоор мэдээж хүний нөөцийн менежмент бол өөрөө стратеги юм аа. Одоо сүүлийн үед би хамгийн сүүлд 2011 онд гарсан хүний нөөцийн менежмент сурах хүчгээс харахад стратегийн хүний нөөцийн менежмент ерөөсөө хүнийг удирдахдаа бодлоготой, төлөвлөлттэй алсыг харсан бэ гэж номлоод байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл та энэ хүнийг ашиглахын тулд хүний энэ ашиглана гэдэг чинь өнөөдөр ажил хийлгээд жил ажил хийлгээд ашиглахгүй шүү дээ. Энэ хүн чинь маш их нөөц боломж байгаа. Түүнийг нийлрүүлж хөгжүүлээл урт удаан хугацаанд ашиглахын тулд юу? Бодлоготой байх ёстой, стратегтэй байх ёстой. Тий. За 3 дугаарт нь би нөгөө эсрэгээр ингээд яриад өвчиж чинь тий. Энэ утгаараа хүний нөөцийн менежмент гэдэг энэ салбар өнөөдөр байгууллагын захиргааны нэг хавсрах биш ээ. Тэр байгууллагын удирдлага эзнээс гарсан дүрм журмыг биелүүлэгч биш ээ. Өөрөө бие даасан байгууллагын нэг салбар нэгж. Түүнийхээ хувьд бие даасан бодлоготой. Мэдээж байгууллагын стратеги, бизнесийн стратегтэйгээ уялдалгүй яах вэ? Нөгөө маркетинг, технологи, санхүү чухал гэдэг шиг хүний нөөц яг л тэдний төвшөнд гарч ирэх хэрэгтэй болоод ирж байгаа байхгүй юу? Өөр ингэсэн бодлоготой. Эцсийн дүндээ яг ингээд байгууллагыг системгээд аваад үзэх юм бол тэр түрүүний хэлсэн маркетинг, санхүү, одоо техник, технологи, хүний нөөц эдгээр чинь зохицуулж идэг дунд нь байдаг системийн цөм нь өнөөдөр хүний нөөц болоод орж ирж байна. Социализмын үеийн хүнтэй ажилтдаг хүнийг гэж хэлж болно шүү дээ. Хүнтэй ажилтдаг хүнийг зах зээлийн нийгмийн хүнтэй ажилтдаг хүн бол арай илүү функцэн л их юм байна. Хүнийг хөгжүүлдэг, өөр өнцгөөс хардаг, сургадаг, бэлддэг тийм арай өөр өнцгөөс хардаг. Тэрнтэй арай өөр үйл ажиллагаа явуулдаг хүнийг хүний нөөцийн менежер, нөгөөх нь боловсон хүчин болж ер нь таарад ах шиг байна тийм ээ. За одоо тэгвэл тэртээ дөрвөө хүний нөөцийн гэдэг нэрлүү орцсон. Дэлхий дахинд энэ хүний нөөц гэдэг нэр томьёо хаанаас үүссэн, хөгжил нь одоо хаана яваа юм, хөгжихдээ яаж хувьсаж өөрчлөгддөг юм, юу дагаж өөрчлөгддөг та энэ талаар. Ер нь бол мэдээд хидэд үүссэн байвал хидэд хүмүүс овог аймгаараа одоо амьдарч байсан тэр үед бол менежмент үүссэн. Тэр тусмаа овгийн ахлагч нөгөө овгдоо байгаа хүмүүсээ одоо хоол хүнс ан гөрөө хийхдээ удирддаг байсан. Хин нь юу хийх вэ? Ажил үүргийг хуваарлж өгдөг байсан албан бус байдлаар. Энэ утгаараа бол менежмент болоод хүний нөөцийн менежмент бол их эрт үүссэн. Зарим ном сургуульчдууд дээр 5,000 жилийн өмнө үүссэн гэж байдаг. Тэгээ яг албан ёсоор бол мэдээж 19-р зууны сүүлч 20-р зууны их гэж үздэг. Англиас гаралтай хүний нөөцийн менежмент яг түүхэн одоо их сурвалжаас аваад үзэх юм бол Англид аж үйлдвэрийн хувьсгал болоход яагаад аж үйлдвэрийн хувьсгал болсон бэ гэдэг асуудлыг судлаачид эргээд судлаад үзэхэд хүнээ зөв удирдаагүй байна. Хүний хүчин зүйлийг харгалзаагүй байна. Нөгөө мунхагаар юу хүмүүсийн хөдөлмөрийг мүлждэг. Тэр тусмаа эмэгтэй хүүхдийн хөдөлмөрийг маш их мүлждэг. Боолын нийгмийн шинжтэй байсан учраас хэдийгээр урт цагаар ажиллаач гэсэн тэр хүмүүсээс бүтээмж гарахгүйсэн. Тэр хүмүүсийг хичнээн урт цаг ажиллуулаач хангалттай амьдрах хэмжээний тэр байтугай өлсгөлөнгийн биш байдал байх хэмжээний цалин хөлсийг өгч чадахгүй байсан. Үүнээс үүдэлтэйгээр нөхцөл нь Англид үүсэж хахад онд нь Америкт гарч ирсэн түүхтэй. Тий, одоо та нар бид нар бүгд мэднэ штэ. Фридрих Тейлер гээл. За та нар мэдээ социализмын үеийг мэдэхгүй. Би Оросд сурж хахад Тейлер шиг хүний хөдөлмөрийг сорон мүлжигч байхгүй гэл үздэг байлаа л. Одооны бид нар зах зээлийн нийгмийн үеэс эргээл Тейлерээ судалж шин. Ерөөсөө л хөдөлмөр зохион байгуулалтыг хэрхэн зөв хийх вэ? Хүнийг яаж ажлын 8 цагт нь бүтээмжтэй ажиллуулах вэ? Хүнийг яаж удирдах вэ? Хүмүүс хооронд харилцааг яаж эерэг болох вэ гэдэг талаар л онол биш. Тэгээ ийм түүхтэй. За өнөөдөр хүний нөөцийн менежмент ямар үе шатандаа явна вэ гэж. Ер нь менежмент бол өөрөө хувьсамтгай ийм шинжилгээ ухаан байдаг л да. Цаг үеэ дагаад бас шинжлэгдэж аль ч салбар шинжилгээ ухаан тийм биш. Тэр утгаараа аваад үзэх юм бол хүний нөөцийн менежмент бол ер нь бид нар яриад байдаг өндөр хөгжилтэй орнуудын хувьд бол 80-аад оны сүүлч үеэс энэ дээр их анхаарч эхэлсэн. Дэлхийн улс орнууд нийтийн хооронд өрсөлдөөн
нэмэгдээд ирэхээр эцсийн дүндээ тэдний байгалийн нөөц баялаг дийлэнх улс орнуудынх нь бол яасан шавхагдаж эхэлсэн. Жишээлбэл өнөөдөр нэх айхтар газар нутаггүй байгалийн баялаггүй Япон яагаад дэлхийн хөгжлийг тодорхойлогч тэргүүлэгч орнуудын игнэнд ороод ирсэн бэ гэд барууны судлаачдын анхааралд орсон байх. Хариулт нь ерөөсөө зөв хүний нөөцийн менежмент. Тэгээ энэ утгаараа өнөөдөр хүний нөөцийн менежмент бол нөгөө байгууллагын нийгмийн өрсөлдөх чадварыг тодорхойлогч хүчин зүйл болоод ороод ирлээ шүү. За тэгэхээр тэр хөгжилтэй орнууд бол хөгжихийн ирээр хүмүүсийнх нь үнэлэмж нэмэгдэж идэг. Тэгээд за одоо Монгол улсад Монгол хүний үнэлэмж юугаар тодорхойлогдож байна? Хизээ нэмэгдэх юм? Яаж нэмэгдэх юм? Энийн төлөө бид нар юу хийж байгаа? Энэ талаар та ярих уу? Тийм ээ. Энэ бас нэлээд бидний анхаарлын төвд байдаг асуудлын нэг. Одоо бид нар зүгээр ердийн хүмүүс ч ярьдаг шүү дээ. Яхаар монголчуудын хөдөлмөр ийм үн цэнэгүй байдгийг гэд. Тэгээ энэ талаар судлаачид бас асуудал хөндсөн. За ялангуяа манай миний хамтарч ажилладаг багийнхан бол энэ асуудлыг хөндөж олон улсын хэмжээнд хүртэл тавья гэд хэлэлцүүлгүүд хийсэн. Тэгээ Монгол хүний нөөц ба үнэлэмж гээд одоо 2 жилийн өмнө хийсэн санагдаж байна. Тэгээд тэр хэлэлцүүлгийн явцад бол дээр нь үүнийг хэрхэн яаж дээшлүүлэх вэ? Мэдээж одоо уул уурхай гэж ороод ирж байна. Хүмүүс сонин сэтгүүлүүдээр бичээд байна шүү дээ. Дэлхийд бэлтгэгдсэн монгол хүн өнөөдөр дэлхийн өөр нэр төртэй компанид тийм хэмжээний цалин аваад байхад Монголд ирээд яаж авч болохгүй. Тэг яагаад? Гэтэл гадныхан ирээл нэг гадны гэсэн нэртэй шар толгойтой хүн ирээл үнэнч мэрэгсэн юм уу? Үнэхээр ур чадвартай юм? Харилцаа адилгүй л байдаг шүү дээ. Бид нар гадныхантай зөндөл ажиллаж утсан. Биднээс 10 дахин 15 дахин цалин аваад идэх юм бэ гэдэг асуудал хэн хүний өмнө тулгардаг. Тэгээ энэ талаар бид нар судлаачид одоо ч гэсэн одоо энэ Монгол хүн судалдаг, хүний үнэлэмж судалдаг, хөгжил судалдаг ийм эрдэмтэд бол бас санал бодлоо солилцдгийг. Тэгээ 2 жилийн өмнө бид нар Монгол хүний нөөц ба үнэлэмжгээд ярилцлага хийжсэн. За мөн ихтэй сургуулиудын оюутны дунд зохион байгуулдаг Олимпиада Монгол хүний нөөц ба үнэлэмжгээд 1 жилийг тэр урьяндор явуулж исэн. Тэгээ энд хариулт бол ерөөсөө ойлгомжтой байгаа. Мэдээж бид нар олон улсын стандарт төвшөнд хүртэл бэлтгэгдэж чадж гин үү нэгдүгээрт боловсролын системийн асуудал. За бэлтгэгдлээ гэхэд манай нэг эрдэмтэн хэлдэг юм л да. Нэг л асуудал байна. Юу вэ гэвэл хүний үнэлэмж тухайн улсынхаа хөгжлийн түвшингээр тодорхойлогддог юм аа. Ойлгож байна уу тийм ээ? Манай улсад хичнээн их потенциалны сайн хүн байлаа гэхэд танаа улс чинь олон улсын түвшинд хөгжиж буй орн шүү дээ гэдэг утгаараа хүлээн зөвшөөрөгдөх тал нь их тааруу байдаг юм байна. Тэгээ энэ судлаачид бас телевизээр яриад байдаг л да. Яг судлаад үзэхэр үнэхээр тийм үгүй тийм. Гэтэл хөгжсөн орнуудын хувьд хүн нь хэдийгээр тийм айхтар мундаг биш байлаа ч гэсэн улс орных нь хөгжлийн түвшингээр тэр хүний хөгжлийн түвшин тодорхойлогдоод үнэлэмж нь тодорхойлогдоод явчихдаг. Тэгэхээр энэ бол хатуу бөгөөд одоо юу гэдгийг үнэн. За компаниуд ч гэсэн тийм ээ эхлээ мөнгө бодож байна, офисоо бодож байгаа. Хүнээ бодох тэр том ухамсарыг хүнд ямар аргаар суулгах боломжтой. Одоо чинь удирдлагуудад л хандаж хэлээ. Одоо яг л энэ их чухал болоод байна. Би өчигдөр Facebook-ээс нэг зүйлийг олж нэг эмэгтэй явуулсан байна л да. Солонгоо гэд надад танилцъя гэд. Тэгээд тэрний танилцуулгыг үзлээ. Өөрөө сэтгүүлч хүн байна. Тэгээд их сайхан юм. Тэн дээрээс надад тэр хүний тэр өөрийн танилцуулган дээрээс нэг л зүйлийг би олж харлаа. Хүний хөдөлмөрийг мүлжиж баяждаг ийм хүнд би дургүй гэж бичсэн байна. Одоо хүн хөгжихийн хэрээр хүн өөр амбицтай болдог. Би сайхан амьдрна. Би сайн ажиллана. Би тэхийн тулд өөрийгөө бэлтгэж эхлэдэг шүү. Боловсралтай болоод байна. Энэ нийгмийн хөгжлийн дагаад энэ хүмүүсийн буруу биш. Манайхан нэг талаасаа ингээд шүмжилдгэлтэй баахыг дээд боловсралтай хүмүүс гараад ирлээ гэд. Байг л дээ. Тэр хүмүүс зах зээлийн голдролоор өөрөө өөрийгөө одоо юу гэдгийг мэрэгшүүлээд аваад явчих чадварт суулгаж байгаа. Нэгд. Хоёрд болохоор зэрэг ялангуяа би бас тэр намар 9 сард болсон Улаанбаатар хотын хөдөлмөрийн чуулган дээр бас саналаа хэлж ирсэн. Залуучуудын хөдөлмөрийг мүлждэг тохиолдол манай эздэд
компаниудад их байна. Ингээд залуучууд яагаад ажил дургу болоод байна? Нэг талаасаа яаж гинүү хөдөлмөрөө мөлжүүлээд байна шүү дээ. Туршилтын 3 сар, 6 сар ямар ч салингүй ажиллаулаад тэр хүн туршилтынхаа хугацаанд яг ажилд орохын тулд хамгийн ихээр хүчин чармаалт гаргадаг байхгүй юу? Тиймээ сэтгэл зүйн хувьд дарамттай аль болохоор өглөө эртвэ хийсэн зүйлийг биелүүлээ. Гэтэл энийг компаниуд үнэлэхгүй шүү. Зүгээр мүлжээд байгаа байхгүй юу? Энэ утгаараа бид нэр залуучуудыг буруутгаагүй. Эцэд минь ээ, удирдлагууд CEO-гууд минь ээ, хүний хөдөлмөрийг шударгаар үнэлдэг болёо. Нэгдүгээр, хоёрдугаарт мэдээж хин ч гэсэн бизнес хийж байгаа бол ашигын төлөө байгаа. Тэр ашигыг чинь хэн бий болгож байгаа вэ? Тэр хүмүүс чинь штэ. Тэднэртэй бас амжилтынхаа үр шимийг хүртээлтэй. Тийм ээ, тэрнээс тэр хүнийг би баяжихын буруу гээгүй шүү. Хүнээ зөв өдөрт тэгвэл тэр хүн таны төлөө ажиллах уу? Жишээлбэл Японд эзнийхээ төлөө одоо Солонгос ч гэсэн гэдэг төлөө гэж ирдэг байхгүй. Яагаад гэвэл энэ хүн бас тэр хүн тодорхой хэмжээгээр бас тийм сэтгэл зүйн ханамжийг бий болгож чаддаг. Манайхан чаддаггүй. Манайхан яадгүй бол энэ хүнийг дарамтлал үүрэг даалгавар өгөөл ажилуулад ээ гэж боддог болохоос энэ хүний ар амьдрал нь ямар байна уу? Сэтгэл зүйн байдал нь ямар байна уу? Хүсэл сонирхол нь ямар байна уу? Тийм ээ? Хэрэгцээ нь ямар байна уу гэдгийг харах нь бага байна шүү дээ. Тийм учраас хүмүүс яаж ийм нөхөр ажиллах хандлагад нь маш сөргөөр нөлөөлж байна. За нэг талаас нөгөө талаас одоо ямар нэгэн байдлаар боловсралтай ч боловсралгүй ч бай шударгаарч шудраг усаарч мөнгөтэй болж байгаа маш олон компани эзэдүүд байгаа. Эдгэрт нэг зовлонтой юм нь хүнээ удирдах арга барилын талаар мэдхгүйгээс болоод нөгөө хүнтэйгээ бас харьцаж чадахгүй байна л да. Бас нэг хитрхи буйны ажил хийчээд байгаа юм шиг эсвэл хитрхи чангалаад байгаагаа мэддэггүй. Тэгээд хүнтэй ажил олгогч ажилтан хоёрын хооронд байдаг дүрм журмын асуудлыг цаасаар ч юм уу хуулиар шийднэ гэдэг арга барилаа мэдэхгүй байх шүү. Тэгэхээр энэ тал дээр та одоо хүнтэйгээ сайн харьц хүнээ сурах гэхлээр тэд нар чинь ингэ чинь одоо учиргүй мөнгө өгөөл байшин сав барьж өгөөл ингээд унаад эхлэн л тээ. Тэгэхээр шудраг харилцаа гэж энэ хоёрын хооронд байдаг шудраг харилцаа гэж яг юу юм бэ? Тийм шүү. Ер нь яг ингээд зарим жижиг бизнесийн том компанийн ч гэсэн удирдлагууд нь энэ хүний нөөцийн асуудлыг хэн ухаантай хэн төрүүлж харсангууд нь оноод байгаа байхгүй юу? Тий. Зарим нь бол энэндээ анхаарал тавих цаг зав алгах. Би бас тэгж үзээд байдаг. Нөө бизнесээ босхий, мөнгөтэй болъё гэд ингээд гүгээд. Зарим нь болохоор үнэхээр арга барилаа болохгүй байна. Яах вэ? Мөнгө байна. Надад 3 сарын өмнө барилгын компани захирал хандж исэн. Сумагш би таныг 3 жилийн өмнө хүний нөөцийг ярьж байхад бодож исэн. Мөнгө байж хахад энэ хүн нэг удирдах юу байх юм гээд. Гэтэл яг өнөөдөр байр сууриас харсан ч багш надад мөнгө байна. Хүн алга. Би компани яах вэ? Гэт зөвлөгөө авч ирсэн тохиолдол бий. Тэгэхээр эн чинь хүн ихэс төрөхтэй бүх чадварыг олж төрөхгүй шүү дээ. Нэгдүгээр энэ хэрэгцээг ойлгох хэрэгтэй. Хүн удирдах байгаа бол би өөрөө боловсрох ёстой, гэгэрх ёстой. Тийм ээ, өөрөөр хэлбэл менежмент, хүний нөөцийн менежментийн талаар одоо шинэ ухааны болоод практик ур чадвартай болох хэрэгтэй. Эхлээд өөрөө. Тий, өөрөө. Тэгэлгүй яах вэ? Тейлрийн нөгөө шинэ ухааны менежментийн зарчмууд номон доторх 5 үндсэн зарчмын нэг нь тэр штэ. Эрдэм боловсралтай байж бусдыг удирдах гэдэг. Тий, мундаг үг шүү. Тий, өөрөө эхлээд эрдэм боловсралтай байж ич эрдэм боловсралтай хүмүүсийг удирдах шүү дээ. Одоо доор байгаа хүмүүсүүд их хөгжиж чинь шүү. Ер нь. Тэгэхээр одоо сүүлд ажилт нь ажил олгож байгаа болоод эхэлж шүү дээ. Тийм асуудал байна. Тэднээс ичж чинь. Тий. Одоо нэг компьютерийн ард нэг хэсэг чинь нэг баахан шатар тоглоод эсвэл морь тавьчихсан тэр ямар ч ашигладаггүй байлаа шүү. Тийм учраас зүгээр би шүмжлэхтэй биш. Цаг зав гаргаад эзэд минь ээ одоо удирдлагууд минь ээ та нар хүнтэй л ажиллаж байгаа учраас өөрийгөө хөгжүүлж боловсруулаач ээ. Энэ бол хүн мэдэхгүй байж болно. Мэдэхгүй байх нь өнөөдөр чухал биш. Мэдхийн төлөө зүтгэх нь та ухаантайгийн шинжшүүл гэж хэлмээр байна. Яг зөв тийм. Мөнгө олох цаг заваасаа
ихэнх хэсгийг гаргаад өөрийгөө боловсруулах, зарцуулах юм бол илүү их мөнгө олно гэдэг. Энэ бол бизнесийн арга ухаан шүү дээ. Энийг олсон хүмүүс хөгжөөд шүү дээ. Тэгэлгүй яг. Би энэ дэр нэг бас сайн жишээнүүд байна. Мэдээж байлгүй яг. Гэхдээ дийлэнх нь саяын өөрийн чинь асуултын одоо бас нийцээд байгаа. Жишээлбэл би Аранхай аймагт 3 жилийн өмнө нэг EBRD-ийн төслөөр ажилласан жижиг за дунд зэргийн компаниг 60-70 хүнтэй. Өөрөө эзэн мэдээж одоо гэр бүлийн бизнес байгаа шүү дээ. Тэгээд гүйцэтгэх захирал нэг зөв хандлагатай. Ядаж хүмүүстэй сард нэг удаа ном уншаад тэрний хандлаар ярьж өгдөг гэж байгаа байхгүй. Тэрнээс юу эднэрийг өдөртхөө би мэдэхгүй байсан багшаа яахаа. Гэхдээ би ямар ч байсан одоо жишээлбэл бүтээмжтэй хүний долоон дадалж гэдэг юм уу тийм ээ. За ад жаргалыг ажлаас авах нь ч гэдэг юм уу. Тийм номнуудыг уншаад би эднэртэй ярьж өгдөг байсан. Хүмүүсийн хандлагыг өөрчлөгдөх юм байлээ гэж. Тэрээс ядч ингээд их. Үгүй ийм жишээнүүд бол бас байна. Сайхан жишээнүүд. За дараагийн асуудал Монголд хүний нөөц байна уу гэж байгаа бол ягаад ажил олгогч нар чинь хүний олж чадахгүй байгаа юм уу? Эсвэл нөгөөдөл нь байхгүй байгаа юм уу? Сонингийн талаар дөрвөл ажил даавна гэсэн зар байх юм. Тэгээ энэ чинь манад ингээд ажлын мэрэгжлийн бүтэц ямар байгаа юм? Ажлын байрных нь бүтэц ямар байгаа юм? Энэ хоёр хоорондоо нийлж байгаа юм. Тий. Яг үнэ энэ ч одоо яг макро төвшөнд хөдөлмөрийн бодлогын эмзэг асуудлын нэг болчиход байна шүү дээ, тулгамдсан. Үнэхээр нэг талд баахан ажилгүйчүүд, нэг талд баахан ажлын байр нь эрэлт. Гэхдээ одоо яагаад байгаа юм бэ тийм ээ? Гэт ингээд асуудал байна шүү дээ. Нөгөө ажиллах хүчиндээ байна уу, ажлын байрандаа байна уу гэдэг хүртэл асуудал ирэгдэж байна. Харилцаа холбоонд байгаа мó хаана байгаад байгаа. Өнөөдөр макро төвшөнд хөдөлмөрийн эрхлэлтийн жил болгож зарлалаа. Тийм ээ. За 72 мянган ажлын байр бий болсоо л гэж байна. Гэтэл өнөөдөр хамгийн сүүлийн статистикаар ажилтгүйд л одоо 53.1 хэдэн хувиар үлээ нэлээд өссөн харагдана лээ. Тий. Гэхдээ одоо би бүр гайхаад гэхдээ энэ чи юу гэсэн үг вэ? Яг ийм асуулт бид нар бас судлаачдын анхааралд орж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд судлаагүй судалсан. Энэ талаар би ажил олгогчдын эзэдийн холбооны одоо хөдөлмөрийн харилцааны газрын дарга Нарман Тухгай байдгийг. Тэгээд тэр хөдөлмөрийн Улаанбаатар хотын хөдөлмөрийн чуулган дээр их сайхан ихтгэл тавьсан үндэслэлтэй. Хувийн хөвшилд ур чадвартай ажил хэвсдийн хэрэгцээ их байна. Гэт. За ингээд ирэхээр зэрэг юунда байна вэ гэд. Би сая Мянганы сорилтын сангийн мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем ба ажил мэргэжлийн чиг баримжаа олгох гэд ийм төсөл дээр мэрэгчлэнгээр ажиллалаа. Тэгээ ингээд өчрийг олоход юу байна вэ гэвэл нэгдүгээр энэ Монгол зөвхөн болж байгаа үзэгдэл биш юм байна гэдгийг хэлмээр байна. Тэгээ энэ дэлхийн улс орн болгонд болж байгаа юм байна. Энэ асуудал Японд байна. Америкт байна. Канадад байна. Германд байна. Азийн орнуудад байна. За тий, ур чадварын хомсдол гэдэг юм орчин үеийн ажиллах хүчний гарч ирж байгаа нэг тулгамдсан асуудал. Их сонирхолтой байгаа биз? Юунаас бол? Тий, юунаас болж ийн вэ? Мэдээж энэ үнэлэлтэй байгаа. Тэгэхээр юунаас болж ийн вэ гэд мэдээж асууна. Нэгдүгээрт түрүүн бид нар ярьжсэн шүү дээ, энэ хоёрын дунд юу дутуу байгаад байгаа юм бэ? Хамгийн чухал юм нь нэгдүгээрт мэдээж техник технологийн хөгжил гэдэг асуудал энэ дээр гарч ирж байгаа байхгүй юу? Хүнийг яаж ийн үү? Ур чадварын хомсдолд оруулахад хүргэж байна. Тэгээ олон улсын хөдөлмөрийн байгууллага болгоод дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа байх юм. Амьдралын ур чадвар, ажлын суурь ур чадвар гэдэг. Одоо ийм ойлголт гарч ирж шүү дээ. Хүн одоо хөдөлмөр бидний үед бол нөгөө гэр бүл дотроо хөдөлмөрийн хүмүүжил авдаг байсан. Тэгээ энэ бол амьдралын суурь ур чадвартай. Амьдралын суурь ур чадварыг л хүн гэр бүл дотроо авах ёстой. Тэр хөдөлмөрт хандлах тийм ээ. За бие биентэйгээ, эцэг эхтэйгээ өөрсдийнхээ гэр бүлийн гишүүдтэй хандах байдал. Энэ ч л нөгөө багаар ажиллах чадвар шүү дээ. Тэ. За мөн одоо сэтгэн бодох, тооцоолон бодох чадвар байж их юм. Одоо энэ болгоныг хүн яах вэ? Нөгөө хөдөлмөрийн харилцаанд ороогүй бах та. Даашаа бүр 14 15 таа энэ бий болцсон байдаг байх. Тий. Тэгээд нөгөө талаасаа ажил тавьдаг суурь ур чадвар шүү дээ. Одоо дутагдаад байгаа. Тий, мэрэгжлийн ур чадвар, хүнтэй харилцах чадвар, ажлын одоо чадвар, ажлын ачаал даах чадвар, за орчин үеийн ажиллах хүч сэтгэл зүйн хувьд маш их эмзэг болсон гэдэг. Тийм ээ.
шаардлага тавихаар зэрэг одоо өндөр дуугаар инглээ гэдэг ингээ яваад өгдөг. Хүчин зүйлүүд их байна. Ингээд Японы эрдэмтэн энэ талаар бичсэн байх юм. Яасан бэгээр Японд яг энэ асуудал гарч ирсэн. Тэгээ судалсан, үтсэн саяных гэр бүл дотор цөөхөн хүүхэд байгаа учраас эцэг ихэн тэр хүүхдийг хөдөлмөрийн хүмүүжил гэхээсээ илүү яв бүх юмар хангаад өгсөн. Нөгөө бидний ярьдгаар бэлэмжлэх сэтгэлгээ. Тийм учраас хүн хөгжих үү? Уураг тарих нь яах вэ гэдэг асуу. Нийгмийн хөгжил буруу тийш нь хандуулж. Өө тий. Бас хөгжил чинь сөрөг талтай шүү дээ. Тий. Тэгээд ээж нь өглөө одоо юу гэдгийг босгоос нь эхлээл бүх юм ингээл янзлал ингэхээр Японд яаж ийм нөхөр би дааж шийдвэр гаргаж хариуцлага даадаг чадвартай ийм ажиллах хүч ховрдоод эхэлж байгаа байхгүй юу? Яг гэвэл эцэг их нь бүх хариуцлагын үүрээдсэн гэр бүл дотроо нэг хоёрд бид нар яриад байгаа шүү дээ. Ерөөсөө ахмадаа хүндлэхгүй байна. Ерөөсөө харилцаж чадахгүй байна. Ингээд яагаад гэвэл гэр бүл дотроо бас тийм амьд харилцаа байхгүй. Одоо нэг юм уу бидний хүүхэд ялгаагүй шүү дээ. Хоёр хүүхэд яаж ийнү? Яг робот шиг сууж шүү. Чихэндээ чихвч хийсэн компьютертай маузтай тийм ээ утастай ингээд юу техниктэй харилцаад байгаа болохоос амьд өргөн биетэй харилцахгүй байгаа учраас Японд яаж ийнэ гэвэл гэр бүлүүд амьд амьтан гэртээ тэгжээж амьд хүнтэй амьтантай харьцуулж эхэлж шүү дээ. Ур чадварыг нэмэгдүүлж чинь. Асуудал. За дараагийн нэг асуудал юу вэ гэхээр зэрэг мэдээж боловсролын системд байна уу байна. Тэ ягаад гэвэл баахан онолдоод байдаг ялангуяа манай систем тийм ээ нөгөө компьютер дээр бичдэг чадвар нөгөө бидний яриад байдаг суур ур чадваруудыг бид нэр прагматик сургалт явуулж чадахгүй шүү дээ. Ерөөсөө ерөнхий боловсролын сургуулиас эхлээл бид нар яаж ийнү? Тоол их бодуулаад байвал даалгавар их хийлгээд байвал сайн сургууль гэд бодоод идэг. Гэтэл тэр үед чинь энэ хүн яах вэ гэвэл нөгөө хөдөлмөрийн зах зээлд гарах суур ур чадваруудаа олж авч чадахгүй байна. Ихтэй сургуулиуд ч ялгаагүй. Суур ур чадвар ерөнхий боловсролд орж ирээгүй тийм хүүхдүүдийг баахан мэрэгжлийн юмар дарамтлчихж байгаа байхгүй юу? Тэр нь хөдөлмөрийн зах зээл дээр гарахаар яах вэ? Ажил баахан юм мэдээд байх шиг мэдээлэл авцсан. Ажил дээр очихаар зэрэг нөгөөдхөө хийж чадахгүй. Энэ хүмүүс хэр хурдан сурах вэ? Сурдаг уу? Энэ дээр бол мэдээж арга байна. Тэгээ түрүүн би хэлжсэн саяын өндөр хөгжилтэй орнууд бол том хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн байна. Тэгээ ажиллах хүчний ур чадрын хомсдлоос гарах. Бүр олон улсын хөтөлбөрийн байгууллагын дэмжлэгийг аваад. Тэгээ үүнд нэгдүгээр одоо байгууллагын удирдлагуудад хандаж хэлэхэд одоо авж байгаа хүмүүсээ бэлтгэгдсэн хүн байхгүй зах зээл дээр бүгд бараг ижил. Тийм учраас авж байгаа хүмүүсээ нэгдүгээр ажилд авахаасаа өмнө сургаач. Одоо өөр арга алга. Нөгөө суур ур чадварыг бий болгож иж ажлын ур чадварыг бий болгоод байна шүү дээ. Одоо улс орнууд тийм зардлыг сургалтын зардлыг төлөвлөж байна шүү дээ. Тэ нэмэлт зардал өөрөөр хэлбэл ажил олгогчдоос одоо гарах хэрэгтэй болж байна. Хоёрдугаарт болохоор зэрэг энэ хүн яагаад энэ ажилд дургүй байна вэ гэдэг асуудал байна да. Энэ хүн авиа сонирхлынхаа дагуу мэргэжлээ сонгосон юм болов уу? Том асуудал байгаа биз? Энийг орчин үед юу гэж хэлээд байныг бол мэрэгжлийн чиг баримжаа энэ хүн хэр авсан бэ гэдэг асуудал байдаг юм байна. 10 дугаар ангида манайх мэрэгжлээ яаж сонгодгийг бид мэднэ шүү дээ. Хоёр ахуулцдаг яах вэ гэж байгаа л авчдаг. Эсвэл эцэг ихэн сонгоод өгчдөг. Яг оюут би дээд боловсролын сургууль байгууллагад ажилладагийнхаа хувьд ихэнх оюутнууд хүний төлөө сурдаг. Эцэг эхийнхээ төлөө. Тэгээ ийм хүмүүс, ийм хандлагатай хүмүүс хөдөлмөрийн зах зээл дээр гарахаар яах вэ? Миний сонирхол биш ээ. Тэ би өөр мэрэгжил авна гэсэн чинь хэн нэгэн хүн өмнөөс нь шийдээд өгсөн. Өө тий. Тэгэхээр хүний нөөцийнхэнд энд нэмэлт юм гарч ирээд байна гэдээ би хүний нөөцийнхэнд хэлээд байгаа байхгүй юу? Яагаад энэ хүн ажиллаа хийж чадахгүй байна? Яагаад ажилдаа дургүй байна? Яагаад гүйцэтгэл нь муу байна гэдгийг шүүмжлээд байхын оронд шалтгааныг нь олж энэ хүнтэйгээ ажиллаач. Энэ хүн чинь танаа байгууллагад сонирхолтон тохирсон. Авиаст нь одоо нийцсэн ажил байвал түүнд чиглүүлж сургаад тэрэн дээр нь ажиллаулаач. Одоо нийгэмд гарсан гажуудлыг бид тэгжил засахгүй бол эргээд энэ хүмүүсээ бүгдээрнг ямар мэрэгчлээ соль гэлтэй юм биш. Одоо харин Сингапурт бол яг наадах чинь аюу өндөр хөгжижсэн байдаг юм билээ тийм ээ. Өөр за одоо яг ядаж мэрэгчлээ буруу сонгоцсон хүнийг ядаж компани авахтаа судалгаа хийгээд тааш тохирсон мессен дээр нь тавьж чадвал бүтээмж өндөрөд болоод байгаа тийм. Тэгэхээр энийг бол за Монголд бол хамгийн түрүүнд удирдагч эзэн ойлгоод
Дараа нь хүний нөөцийн менежерээр дамжуулаад энэ ажлыг хийнэ. Яг зөв. За энийг та бэлдэж байгаа. Тэгэхээр энэ тал дээр та одоо манад хэр хөгжиж байна? Оо тийх сайхан асуулт. Би бас түрүүнийг Мянганы сорилтын сангийн төсөл ирж ирсэн шүү дээ. Тэгээд яг энэ ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг Монголд бий болгох нь гэсэн төсөл дээр би азар 6 сар ажиллалаа. Тэгээд энэ хүрээндээ нэг 100 гаруй хүнийг бэлтгэлээ. Ер нь ажил мэргэжлийн зөвлөх гэж хэнийг хэлдэг юм бэ? Тэгээд энийг олон улсын туршлагаас харах юм бол төрийн үйлчилгээ байдаг юм байна. Нэгдүгürt макро түвшиндээ л одоо бид нар суулгаж өгч штэ системийг. Тэгээ энэ хөдөлмөрийн байгууллагууд, хөдөлмөрийн төв бирж, хөдөлмөр халамж үйлчилгээний газар, нийслэлийн хөдөлмөрийн газраас бид нар 17 сургагч багш бэлтгэлээ. За эднэр маань за мөн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийгмийн ажилтнууд одоо нэг нийгмийн ажилтан гэдэг албан тушаал бий болоод байна да. Тэр хүний чинь нэг үндсэн ажил тэнд байгаа хүмүүсийнх нь мэргэжлийн чиг баримжааг одоо тусалж идэг олгохтно. За нөгөө талаас хүний нөөцийн менежерүүдэд нэмэлт үйлчилгээ гарч ирж байгаа түрүүн би хэллээ шүү дээ. Энэ хүн яагаад ажилдаа ингэж хүүтэн хандаад байна? Юунаас болов гэдэг утгаараа ийм учраас энэний суурийг л бид нэр хангалттай тавьж байна макро түвшиндээ. Одоо маань бидний бэлтгэсэн сургагч багш нар маань хувийн хөдөлмөр зуучийн байгууллагуудын одоо зөвлөхүүдийг бэлтгэнэ. Бид ч гэсэн энэ чиглэлээр хүний нөөцийн менежерүүдэд би нэг нээлттэй сургалт явуулсан юм байна. Би бас хүний нөөцийн 10 сард болсон форум дээр энэ талаар юу тавьсан илтгэл. Ажиллах хүчний ажилтны карьер хөгжилд хүний нөөцийн менежерийн гүйцэтгэх үүрэг гэдэг. Энэ бол их ирээдүйтэй бөгөөд маш хэрэгтэй ийм сэдв болж орж ирж байгаа. Яг зөв. Тэгээ ажил олгогч нар ажилтнтайгаа харьцахад гайхах юм байхгүй. Ягаад гэхээр шинжлэх ухаан биш үү? Өөр ингэсэн арга барилтай механизмтай одоо ингээд зөвлөхүүд бэлдээд ирж байна. Та нар зөвлөгөө аваач гэж одоо тэдэрт хандахгүй юм бол хүний нөөцийн менежер доотлолт нь ажиллаж байгаа ажилчид 1000 юм сураад захирал нь энийг ойлгохгүй юм бол энэ ажил бүтдэг юм байл л дээ. Ихэнх тохиолдолд. Тэгэхээр за Монголд ингээд ажлын эрэлт хэрэгцээ байгаа шүү дээ, тийм ээ. Салбараар одоо гагнуурчин ч юм уу. Энэ Монголд хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүд эхний 10 мэргэжил ч гэдэг юм уу ийм судалгаа байдгүй байвал яг өнөөдрийн байдлаар ямар мэргэжлүүд их өндөр явж байна. Ер нь яг Мянганы сорилтын сангийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн судалгаа одоо 2 жилийн өмнө гарсан шүү дээ, явуулаад их өргөн хүрээтэй. За түүгээр бол зүгээр яг хамгийн Монголд эрэлттэй 20 ажил мэргэжлийн жагсаалт гарсан байдгийг. За тэр нь гол төлөв уул уурхаан салбарынхан байсан л да. Яагаад гэвэл бид мэдчихэж байгаа уул уурхаан өнөдр хөгжиж байгаа салбар. За хөдөлмөрийн төв биржийн одоо сайт байдгийг Labor.net.mn гэдэг. Тэгээ түүнийг л би байнга ажиглаж идэг л да. Тэгээд бид бас тэр хүмүүс зөвлөгөө өгч идэг. Тэгээ ингээд мөн Biz Network гэдэг бас энэ тал дээр их идэвхтэй ажилладаг ийм одоо байгууллага байна. Тэгээ эднэрээс ингээд харахаар би нөгөө тэрний бизнес гишүүн надад дандаа ажлын байрны талаар мэдээлэл авдаг байхгүй тэгээ хардаг. Тэгээ ингээд үзэхэр зэрэг эрэлттэй одоо 5 мэргэжил сүүлийн 1 жилийн байдлаар гэдэг юм 6 сарын байдлаар гэдэг ингээд аваад үзэх юм бол хамгийн нэгдүгээр хамгийн сонирхолтой нь юу орж ирж байна гэж сүүлийн Labor.net-ийн 6 сарынхыг тасралтгүй тэргүүлсэн нь хүний нөөцийн менежер. Орж ирлээ шүү дээ. Та нар хараараа. Би өөр юуныхантай хөдөлмөрийн биржийнхантай ярилцж байгаа байхгүй юу? Тасралтгүй. Тэр эрэлттэй ажил мэргэжлүүд гэдэг ягаад гэвэл байгууллагаас орж ирж байгаа захиалга тэр байхгүй юу? За Biz Network ялгаагүй. За тэрний дараагаар юу орж ирж ийнэ вэхээр зэрэг их сайн тоогооч олдохгүй шүү дээ. Тоогоочийг өдөртдөг хүн байгаад байна. Яг гараараа хоол идэх хүн олдохгүй шүү дээ. Тэгвэл сонирхолтой гоц. Тэрний дараагаар маркетингийн менежер орж ирж байна. За ер нь бол үйл ажиллагаа жоохон оюунжаад байна шүү дээ. Тэгэлгүй яг оюунжаад байна шүү дээ. Бүр сонирхолтой одоо кейсүүдийг би ярьж болно л да. Тэгээ би бол зөвхөн макро төвшний тоонд ярьж байгаа юм. За гэтэл энэ манад ийм болоод байна. Одоо ер нь өдөрт ор хаяж 2-3 ажил олгож утастай шүү дээ. Багшаа сайн хүний нөөцийн хэлтсийн дарга менежер олоод өгөөч. Би хаанаас олох юм? Тийм ээ. Би байгаагаар хүмүүст нь хэлүүлж штэ зүгээр л хувь нэмэр оруулж байна. Хаанаас олох вэ гэхээр зэрэг мэдээж нэгдүгээр
үүнийг бэлтгэдэг ихтэй сургуулиуд байна. Харамсалтай нь энэ их олон ихтэй сургууль, энэ их илүүдэлтэй дээд боловсралтай хүмүүс дотор хүний нөөцийн менежерүүд бэлтгэдэг сургууль тун цөөхөн байна. Гарын 10 хоронд багтана. Сонирхолтой байгааз. За би бас судалж үзсэн. Ер нь боловсролын статистик болоод энэ чиглэлээр бэлтгэдэг бүх сургуулиудыг мэднэ л дээ. За дээр нь одоо яах вэ? Нийлүүлэлт хангалтгүй шүү дээ. Гэтэл эрэлт бий болоод байна. Ямар нэгэн байдлаар шийдэх хэрэгтэй болно доо. Одоо нэг арга зам байгаа. Юу вэ гэвэл яг мэрэгжлийн бус ч гэсэн энэ салбарт ажиллаад байгаа. Одоо практик нөгөө бид нар ярьдаг чинь нэг практикаар ажиллаад байгаа хүнэл мэрэгшүүл л та. Тий. Өөр яах юм? Бид ямар тэнгэрээс юм уу өөр орноос авчиралтай нь биш. Бууд чимхэгч өөр орноос авчирж ийн гэхээр би гайхаж байгаа шүү. Бутанаас бууд чимхэгч авчираад байгаа. Гэхдээ монголч нь уламжлалт бууцтай газар үсттэй. Тийм ээ. Тэгээ ингээ бодохоор хүний нөөцийн менежерүүдийг бол мэдээж энэ тэндээс авчирч болно л доо. Зардал өндөртэй. Та тэр амар бэлтгэгдсэн хүнд тийм өндөр зардал гаргахад бэлэн үү гэдэг асуудал ялангуяа жижиг дунд бизнесийнхэнд асууя л да. Бэлэн биш ээ л гэж хэлдэг шин. За одоо нэг юм нөгөө талаас ард иргэд маань ажил горлогч хайж байгаа хүмүүс бас их тийм аль болох үйлдвэр ажиллаж байдаг шүү дээ, тийм ээ. Энийг одоо юу гэж хэлэх юм байгаа бөө мэд. Боловсрал багтаа нэмгэнтэй гэж хэлэх юм уу? Хүмүүжил багтаа гэх юм уу? Бас нийгмээ дагаад цалингаа голдог, ажлаа голдог. Тэгээд тэр нь дандаа өөрт нь гай болдог. Нэг ийм байна. Одоо энэ ажил хайж байгаа хүмүүсийг сургана гэж бас байх уу? Одоо эдгээр зөвлөгөө өгнө гэж байх уу? Энд чи та ажил хайж байгаа шүү дээ, тийм ээ. Үгүй бол яг гоо за захирлан сурчлаа, менежер нь байна. Тэгээд юу гэж. Нөгөө нөхөр нь харьцаж чадахгүй бол одоо толгойг нийлээдвэл цалингаа нэмүүлээ л шүү дээ, тийм ээ. Тэр энэ цалин нэмж болдгоо маа, энэ чинь улсын эдийн засгийн холбоотой. Цалин нэмж хамаагүй болдгоо маа, энэ чинь компани үйл ажиллагаатай холбоотой. Та зохицож амьдрах, ажиллах ёстой гэдэг. Энийг одоо энэ хүмүүст яаж болов? Тэр яг үнэн бодит амьдрал дээр бас ажил олгогчид энэ талаар их юу байдаг л да тий. Мэдээж хоёр талтай л да аливаа асуудал чинь. Тэгэхээр түрүүн би нэг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ гэдэг шүү дээ. Багаас нь хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээгээ тэн дотор нэг төрөл нь байж орж ирж байгаа байхгүй юу? Та ямар цалин хөлс авах уу? Ажил олгогчтойгоо яаж харилцах уу? Тийм ээ гэд бүх юмыг зааж өгдөг. Яг үн тэгэхгүй бол энэ холбогдохгүй шүү дээ. Холбогдохгүй байна. Дээр нь тэр хүн чинь бас дотоод журам, хөдөлмөрийн гэрээ энэ болгоноор одоо хүлээсэн үүргийн ухамсарлалт ямар байна вэ гэдэг асуудал яг энэ дээр байгаа байхгүй юу? Бид тэрийг ухамсарлуулж их чадахгүй шүү дээ. Бизнес to бизнес нэвтрүүлэг энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Манай нэвтрүүлэгт өнөөдөр Монгол Улсын их сургуулийн худалдааны сургуулийн профессор, Монголын хүний нөөцийн мэргэжсэн менежерүүдийн холбооны тэргүүн Цэцэгмаа профессор оролцлоо. Бид хоёр өнөөдөр хүний нөөцийн менежмент гэдэг сэдвээр ярьлаа. Анхаарал тавьж үзсэнд баярлалаа.